Өнөөдрийн дугаараар та бүхэнд PowerPoint программыг видео бичлэг болон зураг хэрхэн болгох талаар заавар бичлэгээ оруулж байна. За ингээд бүгдээрээ өнөөдөр бэлдсэн байгаа PowerPoint-ийн файлыг хэрхэн видео бичлэг болон зураг болох аргачлалыг хамтдаа хийгээд явцгаая. За слайдууд маань бол дараах байдалтай бол харагдаж байна. За ийм бэлэн байгаа слайдыг хэрхэн PowerPoint болгох вэ гэхээр видео бичлэг болгох вэ гэхээр PowerPoint-ийн files руу ороод save as гэсэн командыг сонгоод за эндээс browse гэсэн хэсэг рүү орно. За browse руу оронгууд эхнээс хаана файлыг хадгалах вэ гэсэн сонголтыг бол хийж өгнө. За эндээс бол desktop гэсэн хэсгийг бол сонгож өглөө. За үүний дараагаар бичлэг болгохын тулд MP4 видео гэсэн хэсгийг бол сонгож өгнө. За тэгээд үүнийхээ дараагаар бол save гэсэн командыг бол сонгож өгнө. За ингээд команд сонгосны дараагаар бол тодорхой дараах файл маань хэрэг хэмжээтэйгээс хамаарат тодорхой хэмжээг бол унших ёстой байгаа шүү. За уншиж байгаа гүйцэтгэл хувь маань бол слайдын маань ерөнхийдөө доор бол харагдаж байна. За бичлэг маань ерөнхийдөө бичлэг болох үйл явц маань уншаад тал хувьтай орсон байна. За бичлэг маань бол уншаад бэлэн болсон байна. За бүгдөө PowerPoint-ийн маань файл хэрхэн бичлэг болсон байдгийг бол одоо харж байна. За дараах байдалтай бол бичлэг маань бол харагдаж байна. За ингээд ямар ч төрлийн PowerPoint-ийн файлыг бичлэг болгох боломжтой байх нэ. За үүний дараагаар бүгдээрээ саяны файлыг мөн хэрхэн зураг болгох зааварчилгааг өгье. Муу ялгаргүй файлсыг сонгож өгнө. Файлснээс save as командыг сонгоод browse гэсэн сонголтыг бол сонгож өгнө. За үүний дараагаар бол save as type гэсэн хэсэг рүү ороод JPEG file гэсэн сонголтыг бол сонгож өгнө. За ингэ сонгосныхаа дараагаар бол save тарж хадгалах ёстой. За слайдыг бүхлээр нь хадгалах уу, сонголтыг хадгалах уу гэсэн асуулт бол гарч ирсэн байна. За ингэ бүгднийг сонгоод хадгаллаа. За одоо сонгосон слайд маань хэрхэн зураг болсон байгааг бол та харагдаж байна. 5 слайд тус үрдээ зураг болсон харагдаж байна. За ингээ муу ялгаагүй өөрөө хэрэгцээд бүх төрлийн PowerPoint-ийн програмуудыг зураг болгож болох нь бичлэг болгох бүрэн боломжтой байх нэ. Заавраг дагаад